Арангаа аймаг Тэрб мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд 20 сая мод тарихад зорилт дэвшүүлсэн. 2022-оос 2025 оны хооронд 1,327,151 мод тарьж зорилтын 6.6% хэрэгжүүлээд байна. 2022 онд 504, 2023 онд 174,000, 2024 онд 136,000, 2025 онд 510,000 мод тарьжээ. Тэрб мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд тарьж суулгаж үзэгсэн худалдааг аймгийн төвийн Дэмэд Жанжны талбайд 5 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Үүнд мод үржүүлгийн газар аж ахуй нэгж иргэний шилмүст болон навчид жимсний модны үзэгсэн худалдаа болж иргэд хашаандаа тарих зорилгоор модоо сонгож зөвлөгөө авсан байна. 24, 25 онуудад байгуулсан 8 гатал байхаа одоо нөхөн тарилтыг хийж туслахын харьцлагыг нь бас давхар бас хийж байна. За ер нь голын одоо татмыг одоо ингэж ойжуулж ойн зурус байгуулснаар одоо голын ундрагыг одоо хамгаалах татмын одоо эргийг ингэж хамгаалах зам одоо гадаргын усыг ингэж ашиглаж байгаа нь маш үр дүнтэй ажил болж байгаа. Тэрб мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд Арангаа аймаг 2026 оны хаврын бүх нийтийн мод тарилтаар Тамирын голын дагуу 3 га талбайд 3,000 ширхэг улиас бургасны суулгацаар ойн зурвас байгууллаа. Мод тарих ажлыг аймгийн байгаль орчны газраас зохион байгуулжээ. Эрдэнэ улган суманд үйл ажиллагаа явуулдаг 135 төрийн болон төрийн бус хувийн хвшлийн байгууллага сайн дурын нийлсэн 1203 иргэд мод тарилаа. Мод тарилт өнөөдөр ч үргэлжилж байна. Арангаа аймаг сүүлийн 3 жилд Тамирын гол дагуу зурваслан мод тарьж байгаа. 2024-өөс 2025 онд мод тарьсан 8 гад нөхөн тарилтыг энэ хавар хийжээ. За манай сургуулиуд байгууллагаараа ярьж мод тарьж байна. Энэ яг нэг нодлон уржнангийн тарьсан моднууд нь үгсэн тийм моднууд нөхөн тарилт хийж байгаа. Нэг амьдрах чадваргүй болсон ч юм уу тийм моднууд нөхөн тарилт хийж сургуулгаан хөлөмжөнд тарьж ургуулсан 60 ширхэг улиасыг энэ давчир тарьж байна. Манай байгууллагаас нэг 40 хүн ирсэн байх шиг. Манайх энэ жил чинь 500 ширхэг хайлаас за 400 ширхэг улиасны харандаа үржлүүлж зах зээлд гаргаж байгаа. Яг нөгөө хүүхдүүд дадлага ажилтаараа л хийж байгаа зүйл шүү дээ. Тэрнээс нөгөө аж ахуй нэгжүүч тийм олнороо бол байхгүй. Энэхүү ажил нь 2024 оноос эхлэлтэй 2024-өөс 2026 онуудад урд Тамирын голын дагуу нийт 11 га талбайд 10,000 гаруй мод тариад байна.